би өөр амжилт үзүүлсэн чинь над баяр хүргэл тэгээд явж өнөөдрийн амжилтуудыг бүтээгээд ийн гэж бодож байгаа. Нэг минут 10 секунд хэдүү тэр хавцаа гэж ялт байгуулсан байгаа. Сайн байцгаана уу? Мэргэжлийн хөлбөмбөг талааны тамирчин MJ холбооны 70 кг-ийн авраг GCK холбооны тамирчин Амнан Баяр байна. Би 2019 онд ерөнхийдөө юунаас ахвалаад Чадамагийн наран тунгалаг багш дээрээ мэргэжлийн хөлбөмбөг талааны бэлтгэлээ хийж ихтэй ерөнхийдөө тэр онд тулаанаа хийгээд тэгээд одоо өдийг хүртэл тулдаа явж байна. Одоо манай багш маань багш Ари Жуничи гэдэг одоо Япон багш маань байдаг. Тэр багш маань анх миний менежерийг хийдэг байсан. Тэгээд GCK холбооны удирдлагуудтай холбогдоод тэгээд Монголд энэ 70 кг-ийн тамирчин байна. Тулаан байна уу гэж ерөнхийдөө анх санал тавиад тэгээд GCK холбооноос надад анх манай жингийн номер 2 дээр ирэмлэгдэжсэн Ванци гэдэг хятадын тамирчинтай тов гараад анх тулдчихсан. Тэгээд ерөнхийдөө тэр тулаандаа ялт байгуулснаар GCK холбоонд гэрээ байгуулах гэх юм нэгжсэн. Энэ удаагийн тулааны онцлог бол мэдээж үндсэн гэрнээс гадна одоо сая оны турнамент буюу 529 төгрөгийн одоо Монгол мөнгөөр тийм цуврал тулаан эдийн ивентэд орох эрх маань нээгдээд тэгээд тэрэндээ ялч шатсан. Тэгээд тэр маань ер нь бол мэдээж онцлог болж байгаа. Саяны энэ тэмцээний хэд чинь одоо яг аврагын төлөө биш мөртлөө мөнгөний шагналын хувьд маш өндөр. Монгол тулаачдын өмнө ерөөсөө өрсөлдөж байгаа тийм их хэмжээний мөнгөний төлөө тулдаад сайхан ялт байгуулсан нь бол Монголын тулааны хөгжилд том урам одоо хөгжил болсон тийм хувь нэмэр оруулсан том ялт боллоо гэж бодож байна. Тамирчны маань хувьд бол үнэхээр сайн тамирч байгаа. Үнэхээр тэгээ өөрөө үнэхээр сэтгэлээрээ ингээд тууштай бэлтгэлээ хийсний үр дүнд өнөөдрийн амжилтыг үзүүллээ. Саяны үргэлжлэгч болох дээр Ама Хаатгээд манай GCK холбооны 2 ранкны 2 номерт ирэмлэгдэжсэн тамирч байна. Тэгээ манайх чинь ерөнхийдөө манай жинд бол үндсэн 20 гаруй тамирчид байдаг. Тэгээ ерөнхийдөө GCK холбоонд ч ерөнхийдөө бас 20 гаруй 30-аад орны тамирчид ерөнхийдөө тулддаг холбоо байгаа. Ер нь GCK гэдэг энэ хятадын Жүй Чен Кинг гэдэг холбоо байгаа байхгүй. Энэ холбоо нь болохоор хятадын 1 номерын холбоо. Тэгээд аврагын бүсний төлөө тулаан байдаг. Тэгээд аврагын тусдаа байж хахад жилдээ 8 тамирчин зарим үед 16 тамирчныг оролцуулаад аврагыг нь бас оролцуулаад тэр дунд хасагдах шатны тэмцээн зохиогоод төрүүлсэн тамирчиндаа сая ван өгдөг байхгүй. Тэгээ өнгөрсөн жил манай Намнан Баяр одоо анхны хятадын GCK холбоонд гэрээ байгуулсан анхны тамирчин болоод тэгээ шилдэг 8-д нь багтаж ороод тэгээ өнгөрсөн жил 2 дарааж нийт нь ер нь бол 3 дарааж ялаад тэгээ аврагын бүсний төлөө аврагын одоо тэр сая ваны төлөө тулдах эрхээ авсан. Тэгээ 12 сарын 28-нд тулдна гэж итл харуултаа жоохон хойшлогдоод хятадын талаас хойшилж явсараад сая 3 сарын 21-нд болоод тэгээ сайхан ялт авлаа. За сая бол ерөнхийдөө 1-р үе одоо 1 минут 10 секунд хэдүү тэр хавцаа гэж ялт байгуулсан байгаа. Анх өрсөлдөгчдөг өмнө нэг удаа таарч байсан. Түрүү оны 5 сар таарч байсан. Тэгээ 3 дугаар үеийн төгсгөл дээр болтор ялтаа болчихсон. Тэгээд 2 удаа таарсан, 2 доор бол 2 удаа ялаад байна. Холимог тулаан Монголд одоо ер нь хөгжиж байгаа биш, ер нь хангалттай хөгжөө явж байгаа гэж бодож байгаа. Одоо ерөнхийдөө бол хамгийн анх одоо 2019 онд одоо манай багш маань одоо ван буюу одоо дэлхийн авраг болж исэн мэргэжлийн одоо холимог тулааны үед анхны дэлхийн авраг болж исэн. Одоо тэрний дараагаар одоо сая их өргөл ах маань одоо ван холбооны дэлхийн авраг болсон. Тэгээд одоо UFC-д манайхаас одоо 2 3 тамирчин тулдж байгаа шүү дээ. Тийм 2 3 дахь тамирчин тулдаа явж байгаа. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө бол холимог тулааны хөгжил бол хангалттай явж байгаа. Цаашдаа улам илүү хөгжих өсөх дэлгэрэх бахаа гэж би бодож байна. Энэ цаг үед яг сайхан тулдж байгаа хөдөлмөрч залуучууд над дээр ингээд манай зааланд ирсэн байна л да. Энэ нь өөрснөө бие бинийгээ хөгжүүлэх одоо том
түшиг болчиход байгаа. Тэгээ би энэ одоо би бол яг чаддаг мэдгээсээ жоохон заахтууд нэг 15-аас 20% оролцоо байлаа гэхэд энэ хэд маань бол 80%, 90% нь өөрснийх нь хөдөлмөр өөрснөө тууштай явж байгаа. Тэгээ бие биендээ одоо ингээд хамт бэлтгэл хангаад өгч чинь бие биендээ одоо тусдсан болчих чинь эннийхээ үр дүнд л ингээд сайхан амьд үзүүлээ явж байгаа л та. Тэгээд дээр нь манай Монгол тамирчид одоо нэг гадны холбоотын мейн кард буюу одоо гол тулаан гэж хэлсүүд гол тулааны хэсгүүд нээлтийн тоглолтууд бол одоо яг нэг чухал биш. Одоо яг иргэний ойрхон өндөр төлбөртэй үзэгчдийг суудаг байхгүй. Тэгэхэд гол тулаанд ялт байгуулаад Америкт гихч одоо дараагийн хаус маусгаар хид хідэн холбоонд аваргууд гарч ирээд гол тулаануудад ялт байгуулаад тухайн холбооны тамирчдын нүүр царай болоо тэр холбоог төлөөлөд хамгийн оргил тулаанд нь тулдна гэдэг бол тамирчин хүнд нэг бахархал байхгүй юу. Тэгэнгүүт одоо ингээ хятад их чинь маш олон тамирчид ингээд Японд, Америкт, Солонгост гол тулаанууд хийгээд ялт авч байгаа нь үнэхээр Монголд тулааны урлаг, ялангуяа холин тулааны урлаг мэрэгжлийн төвшөнд хөгжөөд эхэлсний баталгаа болоод байна л та. Би өөрөө амьд үзүүлсэн чинь над баяр үргэлж тэгээд явж шүү дээ. Яг надад бас нэг сайхан олон багш нар заяасан маш их олон хүмүүсийн хөдөлмөр явж байна л та. Тэгээд тэр олон хүмүүсийн оюун санаа хэлж ярьж ирсэн юмыг нь одоо би нэгэсний шавнарт чадан ядан дамжуулж өгч байгаа. Тэгээд тэр нь л өнөөдрийн амжилтуудыг бүтээгээд байна гэж бодож байгаа. Гэхдээ хараад ингээд телевизээрээ одоо ингээд хараа сууж байгаа хүн болгоны одоо ялаасаа гэсэн одоо хүсэлтүүд ингээд цаагаараа биднэрт ингээд нөлөөлж идэг байх. Тэгээд цаашдаа бид нарыг хамт үргэлж дэмцээр байгаараа тэгээд цаашдаа илүү сайхан олон гоё сайхан дулаанаар одоо уулзцаая.